ямар ч муу гэр бүлүүд сайхан амьдрах боломжтой. Магадгүй ихэнх суурь нь одоо сэтгэл зүйн хувь докторгүй байсан байгаа. Тэрийг даван туулж байгаа, туулахгүй байгаа, чадахгүй байгаа энэ процесс төр байж магадгүй. Салхан тогтсон, ойлгомжтой болцсон, хөрөх дээрээ хөрцсөн, тэ бүр ингээд сэтгэлийн хувьд ингээд алсарцсан гэр бүлүүд хүртэлцэндээ ирж байгаа хад зарим тохиолдолд ганцхан цэд буюу шалтгаан дээр хатгалт хийхэд тэр шалтгааныг засахад тэр гэр бүл үргэлжлүүлээд амьдрах чадвартай болдог. Тэрсний дараах сэтгэл готрлын засчихад нэг нөхрийн нойргоодлын засчихад тэр гэр бүл залхаа болждог. Нэг нөхрийн донтолтыг нь засварлчих юм бол тэр гэр бүл үлдэж чаддаг. Үргэлжлүүлээд амьдрах боломжтой болдог байна. Хамгийн том хүчин зүйлсүүдийн жишээ нь юу вэ? Тэрний чинь цаана юу? Сэтгэлийн эрүүл мэнд буюу сэтгцэн эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа. Үнэхээр үзэн ядалттай, үнэхээр ар авраараа танилцаад хизээж уучлах чадхааргүй юм шиг гэр бүлүүд засардаг шүү дээ. Болдог байна. Цааны хувьд тэгэхээр сэтгэл явж байгаа шүү дээ. Сэтгэл яваад байгаа. Тэр сэтгэл нь өвдсөн л байгаад байна шүү дээ. Тэр сэтгэлгээд эргэтэн нь аль нэг талаараа хизээ нэгэн цагт өвдөд урт хугацаанд өвдсөн үү? Ихэнх энэ гэр бүлийн одоо юу гэдгийг те үгүй хийдэг юм бол урт хугацааны сэтгэлийн өвдөлт хүргэлжилсэн бой тэр өвдөлтийг засаагүйгээс тэр өвдсөн сэтгэлийг хэмжлээгүйгээс болдог. Хугацаа шаардж магадгүй зарим нь би 20 жилийн асуудлаа тэгээ 20 минутанд цусаа гарна гэдэг тийм төлөвлөгөөтэй орж иж болохгүй зү.